Үзэгч та бүхэндээ Монголын шинэ өглөө хөтөлбөр зочны ярилцлагын цагаараа үргэлжлэн хурж байна. Тэгэхээр энэ өглөө бид эрүүл хооллолт, зөв амьдралын хэм маягийн тухай ярилцахаар студид нэгэн хүндтэй зочныг урьлаа. Ингээд бидний урилгаар Herbalife компани хоол хүнс тэжээлийн зөвлөх эрдэмтэн, за мөн хоол судлаач, докторийн эмч Александр Мартинчук ирлээ. Доброе утро. Доброе утро. Спасибо. Эхний асуултаа би энгийн ойлголтын хүрээнд асуумар санагдлаа. Учир нь орчин цагт эрүүл хооллолтод зохицуулах үйлчилгээтэй хүнс гэсэн нэр томьёо маш түгээмэл хэрэглэгдэх болсон хамтдаа. За энэ нэр томьёог та энгийнээр тайлбарлавал? Он дает ему возможность. Энгийнээр тайлбарлавал тухайн хүнийг эрүүл байх нөхцөлийг хангадаг бүтээгдэхүүнийг эрүүл хоол гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл өвчнөөс сэргийлж хүрээлэн буй орчны сөрөг нөлөөг даван туулах боломжийг нэмэгдүүлж урд наслахад нь тусдын болдог бүтээгдэхүүнийг эрүүл бүтээгдэхүүн гэнэ. Продолжительность жизни такого человека. Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухайд Человек так устроен, что каждый день он нуждается в абсолютно разном. Хүнс бол хүний хоол боловсруулалтыг сайжруулж чадахгүй л дээ. Харин тухайн хүний хоол боловсруулалтад дэмжлэг өгч чаддаг. Жишээ нь эрүүл хүний хоол боловсруулах систем болон бусад бодисын солилцоо хэвэн явагдаж хоол боловсруулалт нь асуудалгүй байж тэр хүн эрүүл байна. Воду нельзя также обойти внимание. За тэгэхээр бол яг дан ганц хүнсний бүтээгдэхүүн өөрөө зохицуулах үйлчилгээг хүний биед махад үзүүлнэ гэж бол өрөөсгөл ойлголт гэдгийг сая сонслоо шүү дээ. Харин хоорондоо хамтд нь хэрэгжилж болдог тийм хүнсний бүтээгдэхүүн гэж байдаггүй. Нэгэсэндээ хүнсний зохицол гэж асуухад бас нөгөө талаар зарим хүний бие физиологийн онцлогоос шалтгаалаад аль нэг хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулахгүй байдаг ч юм уу өөр янзын тохиолдол гардаг. Энэ талаар та дэлгэрүүлээд ярил. Менялись условия жизни, условия питания. Ер нь зөв хооллолт ямар байх ёстой вэ гэдгийг энд тодруулж болох юм. Нэгдүгээрт нь хүний хоол хүнс маш баялаг байх ёстой. Өдөр бүр олон төрлийн хүнс хэрэглэж өөр бодисыг хүнснээс авч байхаар бүтээгдсэн хүний биеийн онцлог. Энэ нь уураг, өөх тус, нүүрс ус, мөн хүн болгон мэдэх амин дэм, эрдэс бодисууд байдаг. Дээр нь мэдээж цэвэр умдны усыг дурдахгүй байж болохгүй. Таны хэлсэнчлэн тухайн хүний бие организм хүнсний бүтээгдэхүүнийг янз бүрээр хүлээж ав. Бүтээгдэхүүн болгон хүний биед өөр нөлөө үзүүлдэг. Жишээ нь цай, кофе сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Өөх тостой хоол хүнс тодорхой янзаар хүний хоол боловсруулалтанд нөлөөлнө. Жимс нугаанд агуулгадаг эслэг бол бүдүүн гэсний үйл ажиллагааг сайжруулдаг. Учир нь эслэг хүний биеийн ашигтай бичил биетнүүд бий болгох, мөн өөрийн ашигтай бичил биетнүүдийг дэмжих нөлөө үзүүлдэг. Сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүнийг тусад нь дангаар нь хэрэглэх тухай шинэ чиг хандлага дэлгэрсэн. Энэ зарим хүмүүст маш үр дүнтэй гэдэг нь амьдрал дээр батлагдсан. Ямар тохиолдолд тэр нь мэдрэгдээд байна вэ гэвэл зарим нэг хүмүүс тодорхой хүнс хэрэглэсний дараа эвгүй мэдрэмж төрдөг. Харин тэр хүнсийг дангаар нь хэрэглэсэн үед ийм мэдрэмж төрөхгүй байх жишээтэй. Гэвч энд нэг юм санах хэрэгтэй л дээ. Юу гэхээр хүн сайн юмд амархан дасдаг. Тэгэхээр хэрэв та тэр хүнсийг тусад нь хэрэглэх дэглэмийг судлаад амьдралдаа хэрэгжүүлж дагдаг боллоо гэхэд аль болох урт хугацааны дадал болоход бэлэн байх хэрэгтэй. Насан туршидаа хэрэгжүүлвэл бүр сайн. Яагаад ингэж анхааруулах болов гэвэл хэрв хүний амьдралын явцад ямар нэг өөрчлөлт бий болоод амьдрах нөхцөл хоол хүнс өөрчлөгдөн эргээд хэвийн хооллолт руу шилжихэд нөгөө өмнөд байсан хүнснээс үүдсэн эвгүй шинж тэмдгүүд буцаад гарч ирдэг. Заримдаа бүр өмнө байснаасаа илүү хүчтэй илэрхэн ч бий. Хүнсний хашил болон зарим нэг хүнсний бүтээгдэхүүнийг бие организм хүлээж авахгүй болох нь энэ тохиолдолд хоол судлаач дотрийн эмч нарын анхаарлыг ихээхэн татаж байгаа сэдв юм. Үнэхээр л хүний ген буюу удамшил аав ээжээс авсан генийн онцлог аливаа өвчнөөс болох эсвэл байгалийн экологи болон бусад олон хүчин зүйлүүдээс үүдэн хүн амьдралынхаа тодорхой үе шатанд зарим нэг хүнсийг боловсруулж чадахгүй болдог. Жишээ болгоод хүмүүсийн хамгийн түгээмэл мэдих баримтыг дурдъя. Дэлхийн хүн амын дийлэнх нь буюу олон хүмүүс 30-35 наснда сүү болон сүүнд агуулгадаг сахарыг боловсруулах чадвараа алддаг. Энэ шин чанар нь гидс эвгүүтэж дүүрэх, хоол боловсруулалт алдагдах, хүнсний шим тижэл ялгаруулж авч чадахгүй байх мэтэр илэрдэг. Үүний өөр нэг хэлбэр бол хүнсний хашил юм. Ихэнх тохиолдолд хүмүүс хашилтай гэдгээ мэддэг. Яагаад гэвэл тухайн хүнд тодорхой төрлийн хүнс хэрэглэсний дараа хашлын шинж тэмдгүүд илт илэрдэг. Жишээ нь арьс захнах, улайх, хаван бий болох гэх мэт. Энэ шинж тэмдгүүд заавал арьсан дээр гарах биш, гидс дотор мэдрэгдэж болно. Жишээ нь хоол боловсруулах эрхтэн гидс өвдөх, эвгүй болох, суулгах гэх мэт. Ер нь хашлын тухайд бол хүмүүс сайн мэдэх хангалттай судлагдсан зүйл л дээ. Харин хүнсний үл хүлцлийн тухайд бол саяхнаас яригдж эхэлсэн шинэхэн салбар гэж ойлгож болно. Поднимать голову и становиться все более и более популярной в плане изучения. За ер нь бол сүүлийн үед олон шалтгаанаас тийм ээ нийгэм цаг үеийн олон хүчин зүйлсээс үүдээд барууны түргэн хоолны сүлжээ газрууд манайд бол ихээр нээгдэж байгаа. За энэ дагаад тархалт илүүлжингийн асуудлыг
хүмүүст авчирдаг. Ер нь тархалт тэгээд транс тос гэж бас энэ түргэн хоол, чипс, өөр бусад бүтээгдэхүүний найрлаганд ордог тийм элемент яригдах болсон. Энэ нь хүний эрүүл мэндэд түргэн хоол, транс тос өөрөө ямар нөлөөг үзүүлдэг вэ? Большого количества вот этих вот ранжиров напрямую связано. Эхний ээлжинд транст тос гэж юуг яриад байгааг хүмүүс тайлбарлахаас эхлэе. Энэ үг ихээр хэрэглэгдэх болж. Гэхдээ энэ үгний цаана юу яригадаад байгааг төдийлөн сайн мэдэхгүй байж магад. Орчин үеийн хүнс үйлдвэрлэгчид амьтны гаралтай өртөг өндөртэй тосны оронд илүү хямд төсөр ургамлын тос хэрэглэх болж. Гэтэл амьтны гаралтай тосноос ялгаатай нь ургамлын тос нь ихэнхдээ шингэн төлөв хадгалах шинжтэй байдаг. Хүнс үйлдвэрлэл, чихэр нарийн бов, бэлэн бүтээгдэхүүн ашиглах боломжтой болохын тулд шингэн ургамлын тосыг хиймэл аргаар хатуу төлөвтэй болгох боловсруулалт хийх арга сэджилтэй. Энэ бүтцийн өөрчлөлтийг ус төрөгчийн боловсруулалт гэдэг. Үр дүнд нь ургамлын тосны шин чанарт нь өөрчлөлт орсон. Бүтцийн хувьд илүү нягт болж харин хүний биед үзүүлэх нөлөөнд сөрөг өөрчлөлтүүд орсон. Үүнийг транст тос гээд байгаа юм. Транст тос нь бодисын солилцоонд ажилт үүсэх буюу бодисын солилцооны хам шинж, өвчин, чихрийн шижин үүсгэх эрсдлийг нэмэгдүүлэх, судасны хатуурал үүсгэх болон бусад зүрх судасны өвчлөлтөд шууд хамааралтай нь одоогийн байдлаар тогтоогдоод байгаа. Гэтэл маш олон орны хувьд нас баралтын шалтгааныг эренбэлэхэд нэгдүгüүрт нь зүрх судасны өвчлөлт жагсдаг. Түргэн хоолны газар буюу фаст фудын тухай ярихад хүмүүсийн анзаардаггүй нэг юмыг онцломоор байна. Фаст фудыг шууд орчуулбал түргэн хоол гэж орчуулна. Энэ их учиртай үг. Хүн заавал хортой муу хоол иддэггүй ч гэсэн хурдан түргэн хооллох нь их уршигтай. Яагаад хурдан хооллох нь муу вэ гэвэл хоолыг зөв, зохистой идэж боловсруулахад тодорхой цаг хугацаа ордог. Энэ бол хүний бие организмын нэг онцлог. Гэтэл бид энэ хугацааг өөрсдөө өгөхгүй байна. Бид маш их хэмжээний хоолыг яарч сандран маш хурдан иддэг. Ингээд тархинд маань боллоо цадсан гэсэн тохио очиж амжихгүй болохоор өөрөө ч мэдлгүй тухайн цаг үед бид шаардлагатай байснаас хэтрүүлж идсэн бэ. Очень часто в этих ситуациях люди съедают гораздо больше, чем им на самом деле нужно было в этот конкретный момент. Саяхан ингээд бас олон нийтийн сүлжээгээр манай үзэгчд мэдж байгаа ах пүнтүүзийг хүний ходоодонд маш удаан задардаг хэрнээ төдийлийг шимт хичээл өгдөггүй гэж мэдээлж ирсэн л та. Яг үүн шиг бас ходоодонд хоол боловсруулах эрхтний системийн тогтолцоонд муугар нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүд гэж байдгүй. Хэрвээ байдаг бол тэдгээрийг бас өргөн хэрэглэгдэх хүнсний бүтээгдэхүүний тоонд ордог бол нэрлэж өгөөч. И так далее. Мало того, что не приносят в организм ничего полезного, они очень часто зөвхөн пүнтүүцч гэлтгүй технологийн боловсруулалт хийгдсэн бусад хүнсний бүтээгдэхүүнүүдийн тухайд илчлэг өгөхөөс биш өөр бусад ашигтай шин чанар агуулдаггүй. Өөрөөр хэлбэл амин дэм, эрдэс бодис, уурга хүний биед өгөхгүй, эрүүл мэндэд ашигтай сайн тус агуулаагүй гэсэн үг. Эдсэн хүн амтыг нь мэдрээд тэр хоолноос илчлэг авч бас ердөө өлсөхгүй нэг өдрийг давж байгаа юм. Бусад иймэрхүү технологийн боловсруулалтын аргаар хийгдсэн хүнсийг нэрлэвэл хям, зайдас, гэх мэтийг дурдж болно. Эдгээр бүтээгдэхүүнүүд хүний биед ашиг тус өгөхгүйгээс гадна ашиггүй бодисуудыг өөртөө ихээр агуулдаг. Хамгийн энгийн жишээ нь давс. Уг нь давс бол илчлэг багтаа өнгөц харвал гэмгүй элемент. Гэхдээ давсыг ихээр хэрэглэвэл хүний эрүүл мэндэд маш их хорт. Учир нь давс биеийн усыг гадагшлуулахгүй барьж цусны даралтыг өсгөн хавантай болгож эцэст нь хүний ажиллах чадварыг бууруулдаг шинжтэй. Ер нь давсгүй бүтээгдэхүүнийг хүн ихээр идэж чаддаггүй. Яагаад гэвэл давс хоолны зуршлыг нэмдэг. Үр дүнд нь давсгүй буюу бага давстай хоолтой харьцуулахад бид давсалсан хоолыг арай ихээр иддэг. Часто используем соли очень много для приготовления еды. За монголчууд бидний хувьд бол махны хэрэглээ өндөр их орны тоонд зүйсээр орно. Жилийн дөрвөн улиралд гол хүнсний бүтээгдэхүүн бол махан бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг тогтмол. Ер нь олон улс оронд махны хэрэглээг багасгаад оронд нь өдөрт хэрэглэхтэй хүнсний бүтээгдэхүүний орцонд бас жимс хүнсний ногоо өөр бусад сүү цагаан эдэг мэтчлэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг төлхөө оруулж зөвлөмжийг өгдөг. Гэхдээ энэ зөвлөмжийг гаргахдаа бас тухайн орны уур амьсгалын онцлог болоод уламжлалт эрхэлдэг аж ахуй зэргийг нь харгалзаж үздэг юм болов. Этой же еды как источника и жира, потому что жир позволял получить большой. Та маш гоё асуулт тавилаа. Нэг бодлын философийн ч гэмээр юм уу асуулт байна. Энэ асуултанд хариулахын тулд танай орны түүхэн үндэс ухсааг эргүүлэн харах шаардлагатай. Хэрэв бид 500-аас 600 жилийн өмнөх дүр зураг харвал танай орны ихэнх хүмүүс нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг. Байгалийн хатуу ширүүн нөхцөлд амьдардаг байсан. Эрсдэс уур амьсгал, хэт халуун, хэт хөөтөнд малаа даган нүүдлэхийн хатуу хөдөг даван туулж амьдардаг байж. Дээр нь бас газар тариалан хангалттай сайн хөгжөөгүйг хэлхэн зүйтэй. Иймээс танай ард түмэн хөгжлийн явцад
мах буюу уурга их хэмжээгээр хэрэглэж биеийн дасан зохицсон байхыг үгүйсэхгүй. Бас өөх тосыг их хэмжээгээр хэрэглэдэг байсан болов уу? Яагаад гэвэл өөх тос бол маш их илчлэгтэй. Энэ илчлэгтэй хоол хүнс нь тэдгээр хүмүүст дулаацах мөн хүрээлэн буй орчны түрэмгийн нөлөөг даван туулахад нь шаардлагатай байж. Гэхдээ энд нэг юмыг салгаж ойлгох хэрэгтэй. Саяны ярьсан зүйлс бол хэдэн зуун жилийн өмнөх явдал. Харин сүүлийн 50-60 жил, бүр 100 жил буюу орчин үеийн Монгол хүний амьдрал тэр дээр үеийнхээс өөрчлөгдсөн. Хамаагүй илүү тухтай амьдрах болсон. Жишээ нь дулаан орон сууцанд амьдрдаг болж, биеийн хүчний хөдөлмөр хийх нь багасж, нүүд суухгүй сууршмал амьдралтай болсон гэх мэт. Гэвч хүмүүс нь сурсан дасснараа нөгөө л их хэмжээний өөх тос хэрэглэж, их хэмжээгээр мах идэл байдаг. Харин тийм шаардлага нь байхгүй болсон байна. Одооноос эхэлж нөгөө уламжлалт хоолны дадал зуршил нь сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн болов уу гэж бодогдож байна. Тэр дундаа хүн амын дунд илүүдэл жинтэй хүмүүсийн тоо нэмэгдсэн байгаа болов уу? Хэдийгээр би статистикийн тоо баримт мэдэхгүй ч гэлээ танай орны зүрх судасны өвчлөл, бодисын солилцооны эмгэг сүүлийн жилүүдэд нэмэгдсэн болов уу гэж харж байна. Эдгээр өвчлөлүүд бол хоолны дадал зуршилтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл хүн ямар хоол унд иддэг, амьдралын ямар хэв маягтай вэ гэдэгтэй холбоотой гэсэн үг. Он ведет. Это называется элементарно зависимая проблема или болезнь. Хүндрэлтэн бид бол ер нь хоол хүнсээрээ дамжуулаад тэдний хоол хүнсний шимт хижээл, өөрт хэрэгтэй бодис бүхнээ авч урт удаан эрүүл их амьдрахыг эрхэмлдэг. Гэхдээ ягаад ч юм өнөө цагт олон хүчин зүйлсээс шалтгаалаад буруу хөвшилтэд баригдаад эсвэл буруу хүнсний бүтээгдэхүүнээ сонгож хэрэглээд хоорондын зохицуултыг алдснаас болоод эргээд бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тохиолдол их гарлаа л да. Ямар хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн зөв сонгож бид нар эрүүл урт удаан амьдрах вэ? Энэ тал дээр та холбогдуулсан зөвлөмж өгөхгүй юу? Мы общаемся друг с другом. Сүүлийн үед нэг сонин юм ажиглагдах боллоо. Би энэ тухай их ярьдаг гэхдээ одоо ч гэсэн өөрчлөлт төдийлөн харагдахгүй байна. Уг нь эрүүл зөв хооллолтын талаар мэдээлэл хүмүүст хүртээмжтэй байгаа. Бид нар хүссэн үедээ интернет ороод мэдээлэл авах боломж нээлттэй. Энэ талаар хүмүүс маш их мэддэг болсон. Бас хүмүүс бие биендээ зааж сургаж өгч болно шүү дээ. Хачиргалтай мэдээлэл нь байгаад байдаг. Гэтэл өөрчлөлт хараахан гарахгүй байна. Илүүдэл жинтэй хүмүүсийн тоо харамсалтай нь өндөр хэвээр, хоолны буруу зуршлаас үүдсэн өвчлөлийн тоо буурахгүй хэвээр. Энэ юу хэлээд байна вэ гэвэл хэдийгээр бидэнд мэдээлэл нь ариун байгаач ашиглаж чадахгүй, сураагүй байна гэсэн үг. Мэдээлэл нь хэтэрхий их байгаа болоод ч тэр юм уу хүмүүс яг өөртөө таарсан зөв юмыг шүүж олж чадахгүй байна. Тийм болохоор орчин үед зорилттой хүнс тижээлийн бүтээгдэхүүний чиглэлийг хамгийн оновчтой гэж үзэж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд богино хугацаанд хүнд хамгийн их шим тижээл боломжийг нээж өгч байгаагаараа онцлогтой. Хүнд тухайн цагт хүнснээс авбал цохих ямар тижээлүүд байдаг, тэдгэрийг нь урдчлан тооцоолж шингээж өгсөн маш том давуу тал юм. Дээр нь бид хоёрын өнөөдрийн ярьсан хүнстэй холбоотой сөрөг зүйлс энэ тижээлд байдаггүй бас нэмж хэлэх нь зүйтэй. Ийм бүтээгдэхүүний нэг жишээ бол Herbalife компани ургийн коктейл юм. Протеинового коктейля Формула-1 от компании Herbalife. За, энэ өглөө бидний урилгыг хүлээн авч студид ирсэнд баярлалаа. За, үзэгч та бүхэнд бас бидний өдөртмийн зөв амьдралын хэвшилт хэрэгтэй зөвлөмж олон шинэ мэдээллийг хуваалцлаа. Таны цаашдын ажил үйлсээс амжилт хүсье. Спасибо большое. Спасибо. За, үзэгчдээ манай хөтөлбөр танд үргэлжлэн хүрч байна. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт өнөөдөр аймаг орнотог болоод нийслэл хотод цагаагаар ямар байхыг дэлгэснээс харъя.